Сайн байцгаана уу? Бага ангийн багшийг дэмжих төсөлд уралдааны оролцогч 1-р сургуулийн бага ангийн багш Цэрэн Доржин Цэцэглэн байна. За, уралдааныхаа 2-р шатны 2-р даалгаврын хүрээнд байршил хөдлөн гэсэн бүлэг сэдвийн тэгш хэм эргүүлэлт гэсэн 2 ээлж хичээлийн хүрээнд бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээ танилцуулах гэж байна. За, байршил хөдлөн гэсэн бүлэг сэдвийн суралцсан зорилт нь 4-ийн 3-ив. За, 4-ийн 3-ин Г, 4-ийн 3-ин Д, 4-ийн 3-ин Е гэсэн 4 суралцсан зорилт байгаа. За, үүнийхээ 4-ийн 3-ин Г, 4-ийн 3-ин Е дээрх суралцсан зорилтын хүрээнд эргүүлэлт болон тэгш хэм гэсэн ээлж хичээлийн төлөвлөлт болон хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байгаа. За, бэлтгэсэн ээлж хичээлийн төлөвлөлт болон хэрэглэгдэхүүнүүд бүгдийг нь QR код ашиглан QR кодоор хувиргаж өгсөн байгаа. За, энэ QR кодыг уншуулахаар 3D ном дээр бүтээсэн ээлж хичээлийн хэрэглэгдэхүүн гарна гэсэн үг ээ. За, мөн ашиглаж хэрэглэгдэхүүнээ хийсэн бүгдийг QR кодоор хувиргаж өгсөн байгаа. За, энэ үзүүлэн маань болохоор эргүүлэлт ээлж хичээлийн хүрээнд хийсэн үзүүлэн байна. За, энэхүү үзүүлэнг идэвхтэй сургалтын арга буюу галерей үзэх арга дээр ашиглахаар оруулж өгсөн байгаа. За, мөн суралцсан үр дүнгийн шалгуурын 4 түвшингийн хүрээнд хийсэн. За, 1-р түвшин болохоор суралцагчид цаг болон минутын зүүнний хооронд 90 градус үүсэж байгаа хувилбарыг 100% хувилбарыг одоо энэ зурагаас олох дасгал. За, 2-р түвшин дээр болохоор хэрчмийг оруулж өгсөн. 3-р түвшингийн хүрээнд болохоор гурвалжин тэгш өнцөгт оройн хувьд цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлсэн. За, 4-р түвшин дээр болохоор тэгш өнцөгт гурвалжин болохоор аль нэг оройн хувьд эргүүлж өгсөн одоо зөв хариултаатай болох гэсэн юм дасгал даалгавруудыг үзүүлэнгээр гаргаж оруулсан байгаа. За, дараагийн хэрэглэгдэхүүн хүүхэд бүрт цаг ашиглана. За, энэ цагийг болохоор одоо 90 градус цаг болон минутын зүүнний хооронд 90 градус үүсгэхээр өөрсдөө боддоор туршиж үзэх. За, тоглоомын харгаар хэрэгжүүлэх зэргээр хүүхэд болгонд гаргаж өгсөн. За, үүнийг ганцхан математикийн хичээл биш одоо бусад цагттай өөр одоо хичээлүүд дээр ашиглаж болно гэсэн үг. За, энэ хэрэглэгдэхүүн болгон дээрээ QR кодыг үүсгэж өгсөн. За, энэ дээр болохоор хэрэглэгдэхүүнийх нь нэр болон суралцсан зорилт, хэрэглэгдэхүүнийг ашиглах заавар, хэрэглэгдэхүүний зориулалт, за мөн хэрэглэгдэхүүний төрөл, хамрах хүрээ зэргийг ингээд мэдээллийг нь оруулаад өгсөн байгаа. За, ингээд QR кодыг уншихаар YouTube дээр байршуулсан бичлэгийг хараад хүүхдүүд дагаад туршаад хийх боломжтой гэсэн үг. За, дараагийн үзүүлэн болохоор хэрчмээр ашиглахаар оруулж өгсөн. За, хэрчмийг нэг цэг төв дээрээс 90 градусаар эргүүлэлтийг утсаар ингээд ашиглах. За, мөн энэ эргэлтүүн дээр болохоор өөрсдөө туршаад зурах маркер, арилдгүй маркер ашиглаад ингээд туршиж зурах ийм хэрэглэгдэхүүнүүдийг гаргаж өгсөн. Энэ болохоор тэгш өнцөг оройн хувьд цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлэлт. За, аль нэг оройн хувьд цагийн зүүнний дагуу 90 градусын эргүүлэлт үүсэх. За, хүүхдүүд эдрийгөө өөрсдөө ингээд туршаад үзэхээр ингээд оруулж өгсөн хэрэглэгдэхүүн байна. За, энд болохоор тэгш хэм ээлжид хичээлийн төлөвлөлт сэдвийнхөө хүрээнд боловсруулсан хэрэглэгдэхүүнүүд байна. За, эхний энэ хэрэглэгдэхүүн болохоор хүүхдүүд үнийг ашиглаад энэхээ тэгш хэмийг нь олж зурах. За, тэгш хэмд хувиргаж зурах гэсэн ийм дасгалуудыг үзүүлэн тараах материалуудыг гаргаж өгсөн. За, мөн энэ толин тусгал ашиглаад боддоор тэгш хэмд хувиргаж харуулах тийм дасгал даалгавруудыг бас хийж оруулсан байгаа. За, одоо энэ дээр туршаад харуулъя. За, өгөгдсөн дүрсийнхээ тэгш хэмийн тэнхлэх дээр нь толио байршуулад босоо чиглэлд байршуулад энэ дүрсийнхээ ингээд тэгш хэмийг нь олж харах. Хүүхдүүд энийг боддоор ингэж олж хараад дараа нь туршиж хийх. За, мөн гүйцээж зурх, буудах гэсэн ингээд дасгал даалгавруудыг өгсөн байгаа. За, энийгээ мөн ижилхэн QR кодоор үүсгэсэн QR кодоо уншуулад орохоор YouTube дээр байршуулсан байгаа бичлэгийг нь. За, энэ хэрэглэгдэхүүний хувьд болохоор
За дүрсээ босоо тэнхлэгийн хувьд тэг шимтгий хувиргалт юм. За энэ хэрэглэлтүүнийг хийхдээ тунгалаг цаас ашиглаж ийсэн. За энэ тунгалаг цаасыг босоо чиглэл байрлуулсан байгаа. За тэгвэл энэ тунгалаг цаасан дээр хүүхдүүд арилдаг маркер ашиглаж энэ хувиргах дүрсээ дамтан юу гэдэг тийм ээ тэднээ зурсныхаа дараа одоо босоо тэнхлэгийн хувьд тэг шимтгий хувиргалт үүсэхгүй яаж харах вэ? За тэгвэл хэвтээ тэнхлэгийн хувьд за мөн энэ дээр хүүхдүүд ингээд дүрсээ зураад өгч гэсэн айл нэг тэнхлэгтэй. За энэ тань. За тэгвэл одоо энэ дүрсийг хэвтээ тэнхлийн хувьд тэг шимтгий хувиргахаар яаж харагдах вэ гэд. За ингээд энийг ингээд ашиглахаар дахин ашиглахаар буюу цаасаа юм дараа үргэн ингээд гаргаж өгсөн байгаа. За босоо хэвтээ тэнхлийн хувьд одоо ингээд үүсгэж байгаа юм мөн ижилхэн ташуу буюу y x тэнхлийн хувьд. За энэ тэг шимтгий хувиргалтаа яаж үүсэх вэ гэдэг ингээд хүүхдүүдэд яг өөрсдөө ингээд барьж үзээд өөрсдөө яг хувиргалтаа хийгээд ингэж хувирд юм байна гэдгийг харуулах зорилтоор эдгээр хэрэглэлтүүнүүдийг ашиглаж гаргасан байгаа. За мөн энэ хоёр ээлж сэдвийнхээ хүрээнд за интерактив дасгал даалгавар дасгалын хуудсыг бэлтгэсэн. За энийг хүүхдүүд өөрсдөө сорих баттгах шатаар оруулж өгсөн байгаа. За чинь Далин Азигийн өгсөн шалгууны хувьд тэг шимтгий хувиргасан байна вэ гэдэг дээр одоо зөв хариултан дээр очиод дарахад за ингээд хариултын цаас нь хараад хийнэ гэдэг ч юм байна. За эргүүлэлт дээр мөн ижилхэн хийж өгсөн байгаа. За энэ болохоор энд байсан нөгөө нэг хэрэглэлтүүнүүдийн юм танилцуулгууд нь байна. За энэ QR код уншуулна. За тэгвэл энэ чинь хэрэглэлтүүний маань танилцуулгууд ингээд зурагтай нь бодит зурагтай нь оруулж өгсөн байгаа. За эдгээр хэрэглэлтүүнүүд маань YouTube болон 3D ном дээр байршсан байгаа. За мөн цахим хиймэл оюун ухааны сайтуудыг ашигласан. За одоо энэ Math Warehouse гэсэн цахим сайтыг ашигласан. За энэ сайт дээр болохоор одоо энэ нөгөө дүрсийнхээ хөдөлгөөнт дүрс гарч ирсэн гэсэн үг. Одоо энэ тэг шимийн хувиргалтаар үүсэж байгаа юм хөдөлгөөнт дүрсүүд ингээд хүүхдүүдтэй харуулах боломжтойгоор ингээд хийж өгсөн байгаа. За энэ болохоор YouTube дээр энэ нөгөө байршуулсан байна. За эдгээр хэрэглэлтүүнүүдээ хийхдээ за цахим болон онлайн сайтыг ашигласан. За Heijin гэсэн хиймэл оюун ухааны сайтыг ашиглаад хиймэл оюун ухаанаар сэдэлжүүлэлтийнхээ дасгал даалгаврыг боловсруулсан байгаа бичлэгээр. За мөн Math Warehouse буюу нөгөө сая харуулсан хөдөлгөөнт дүрсийг оруулж өгөхөөр ажилласан. За интерактив хичээлийг боловсруулсан. За GeoGebra ашиглаад GeoGebra дээрээс үзүүлэнгийн санаа авч эдгээр үзүүлэнгүүдэд хийсэн байгаа. Мөн Heijin буюу 3D номын сайтыг ашиглаж эдгээр хэрэглэлтүүнүүдэд бүтээсэн байгаа. За ингээ анхааран сонссонд баярлалаа.